Нутаг гэж юу вэ? Уул ус, газар шороо, ураг садныхаа нэгэн хэсэг нь байна гэдэг яг ямар утгатай юм бол? Эмээ маань надад ярьдаг байсан юм. Асгасан шагаа шиг мал сүрхтэй тал нутгаар аргал түүж, ааруул хурууд хийж, цагийг чажралгүй амгалан алхаж, цангинсан хоолоогоор дуулж явдаг байсан тухайга. Игэл малчин айл байгаль их дэлхийтэйгээ зохицон амьдарч байгаа тэрэл лингийн атлаа амар амгалан өдрүүдийг турсан. Харин бетонын их хот Улаанбаатарт өссөн миний хувьд гэр гэдг нь тогтсон нэг л хорооны хаяг байлаа. Тоосгон ханаар хүрээлэгдэн, тавлсан цагт уягдан амьдрах зуурдаа унсан газар угаасан ус гэж юу болохыг умартан орхижээ. Угтаа энэ сууршмал хот маань саяхан л шилжин нүүдэлдэг гал голомттой байсан сан. Гал голомт өв соёлоо умартахыг би хүсээгүй дээ. Хэсэг нөхдийн хамт дорны уудам тал нутгийг зорьсон юм. Зүглээд явах зүгээс яг юу намайг дуудсан юм бол? Садан сониуч зам байсан уу? Аль эсвэл сэтгэлийн гүний дуудлага байв уу? Магадгүй нүүдэлчин гэдэг үгийг амьдралын нэг хэсэг биш, өнгөрсөн цагийн түүх болохгүй гэсэн эмээлтч байсан байж мэднэ. Зарсан газраа хөрсөн өдрөө бид өөрсдийн гэрээ хан ханаар нь холбож босголоо. Сараалчилсан модон ханан дундуур уудам тал тэр чигтээ харагдах нь дөрвөн ханны дунд өссөн надад огт танил санагдсангүй. Монгол ардын минь хэдэн мянган жил ашиглан ирсэн гэрээ барьж босгох зуур ихч зүйл тунгаан бодлоо. Бууж суусан нутагтаа уул мөр үлдээлгүй амьдрахыг сануулах шиг. Илүү дутуу эд зүйл сураахгүй, хог хаягдлаа танан, хангай дэлхийтэйгээ зохицон амьдрахад чухал хэрэгтэй зүйлсээ л авч явахыг сургах шигэ. Эмээгийн минь өссөн ертөнц, миний амьдарч буй ертөнц хоёр асар их өөрчлөгдөж шүү. Үрээр жиргэх шувууд, үүдээр шүргэх мал сүргийн аясаар өглөө бүр сэрүүлэг хийж, өдөш бүр тэнгэрт төгсөн оддоор бүүгэлүүлэн нойрсож байхдаа үнэн зүрхний угтаа өөрийгөө би илүү танихыг хүслээ. Нутгийн ах эгч нартаа зочин гүйчин болж дайлуулад идэ будаанаас эхлээд мэдсэн сурсан амьдралынхаа ухааныг харамгүй хуваалцах өгөөмөр их сэтгэлийг нь биширсуулаа. Алдарт уяач Сумын ах маань бидэнд Монгол морины цог хиймэр уламжлалын талаар олон зүйлийг зааж сургасан. Хазаар ногтны зангилаа бүрийн учир бэлэгдлээс эхлээд морины дил сүүлийг засах, хурдан морио ууж сайх арга ухааныг хүртэл бидэнд дутга яруу тайлбарлав. 6 настай охин гүнжгэн цэцэг нь аль хэдийн хурдан морины гарамгай унаач хүүхэд болсон байсан. Түүний эрх чөлөө дүүрэн, зөөлөн мишэл тодруулан, талаар давхих тэр дүрэн сэтгэлд минь тодоос тод туссан гэж мөн бас наагч маань байна. Үүр цаахтаа зэрэгцэн ажил нь эхэлдэг ихчийнхээ хөдөлмөрч занг нь мөн ч их биширсэн шүү. 40 гаруй үнэг саасан сүгээрээ ааруул, ээзгий, тараг, айраг, хайлмаг, өрөмгээд өчнөөн олон төрлийн цагаан идэ хийн. Ганцхан малын сүүнээс төрөл төрлийн амт хэлбэр бүтцтэй цагаан идэ гаргадаг нь гайхалтай. Бид малаа маллаж тэтгэдэгч малын буян хишиг маань эргээд бидэндээ хэд дахин илүү ирдэг юм шигэ. Одоох маань харин бидэнд хонь хяргах нарийн ухааны учрыг тайлбарлаж мал маллахад ямар их сэтгэл шаардлагыг дахин ойлгуулсан юм. Нэг хоньны ноостой намайг зуралдах хаагуур нэчгээд хоньны ноос эвлэгхэн яргаж байсан. Хонь хяргах нь их буянтай ажил гин шүү. Учир нь мал онд орсон өтгөн ноосноосоо салж аагим зунаар амар амгалан байх үнс нь болдог гин. Хөөрхөн бяцхан хураг ишгийг ингэртэй тэврэх үед малчин хүний мал сүрхтэйгээ холбогдсон тэр гүн амьд холбоог мэдрэх шиг болсон. Буцах өдрийн орой бид төдөг галын дэргэд хуучилж Монгол бие биелгээ бүжиглэн найрлав. Өвгдийн ухааныг үр зүрхэндээ тээж яваа ахмадуудаасаа үг сонсох агшин ховорхон таарна. Алтан сургаалтай адил амьд түүхийг нь дахин хизээж сонсохгүй байж ч мэднэ. Галын дэргэд асуусан асуулт болгон маань өв соёлоо хадгалж үлдэх гэсэн залуу үеийн оролдлого юм шиг. Ахуй соёлоо ойлгож, хайрлаж, өвлүүлж үлдэхийг мэрэж буй биднийг харсан ахмадууд баяр баясгал хийгээд итгэл найдвараар цалгиж буйг хараад надад ч бас их урам зориг орсон шүү. Тал нутагтаа өнгөрөөсөн 5 өдөр нүд ирмэх зур өнгөрсөн ч надад үлдсэн мэдрэмж, ухаарал, бодлогошруу сэтгэл минь цурацаар л явна. Хотод иргэн ирээд ажиглахад бид байгаль ихтлэгийг хүндэтгэн амьдрах ёстой байдал эрхшээж амьдраад байгаа мэт. Өндөр шилэн барилгууд, машины дуут тохионы дунд өөрийн бодлоо сонсох орон зай тун бага юм. Дотор минь ургах өвийн модны үнцийг тавьж өгсөн ах эгч, уул ус, хангай дэлхийдээ би талархаад баршгүй. Магадгүй би хотод амьдарч мал аж ахуйгаас хол байсан ч үндэс угсаа өв соёлдоо эзэн байж, үрийн үрдээ өвлүүлэн үлдээн гэдэгтээ бүрэн итгэлтэй урагшлана.